Йоо. Монгол хүмүүс төрсөндөө байрлах басны шалтгаан. Йоо одоо чинь хүж гинэ. Хүж. Туухта хүж гинэ. Хүж. Тэгэл буугаад хашаан дээр авчиж шүү дээ. Шалгуулах гэж байна. Өө гэхүү те. Өө. За ингээд өнөө өглөө сайхан өглөө байна. Одоо ингээд шууд ажилдаа орно доо. Одоо өнөө одоо сайхаас эхлээл одоо өнөөгээ барихаас эхлээл бүх ажил. Одоо ер нь юу болох шууд намайг дагуулаад авах уу? Би сайн мэдэхгүй л байна. Шууд. Сайн байна. За сайн байна. За сайхан амсгаснаа. За. Танайхан өнөө өхрөө яаснаа? Өнөөгээ сацснаа. Оо зөв би харин та хэд туслаач гэжтэй баг туслуулаад өнөөс авд юм уу гэд. За. Та цуг явах юм уу? Би цуг явсан ч яг энэ хүүхдүүдэд цуг явах. Тэгээ. Хүүхдүүд бол надад багшлаа авчих тий. Би ч яддаг бүр таг мэдэхгүй жоосон яашаа. Асуула та тэгээ. Тэр хүүхдүүд маань усоо тайван даах юм байна сайхан. Бидний аймаг бүр зориод ирсэн. Сая өглөө мандах нарны зураг авлаа. Гид дараад ирсэн бол уучлаарай. Хацаа авах юм уу? Зэ. Ахын нэр алдар юм билээ. За намайг инх бат гэдэг. За мөнгөн тулга. За би одоо ингээд нүүдэл чиглэл хийгээд хотоос танд бас бас хэлсэн багт найрахтай. Өстрөөс уулзсан шүү дээ. Тэгээ одоо өнөөдөр би юу сурах вүлээ? Ямар юм зүгээр. Одоо бол би чинь үхэрхтэй. За монголчууд мэдээж эглээр тусаад ирчүүлэн адуундаа моддаг. Тийм. Сүхчүүд хүүхдүүд нь бол нэгээс тэгэл техник ээлжинд хүүхдүүд маань босч байгаа. Тэгээд өхрөө хураагаад, зэлэн дээрээ хураагаад тэгээд үнэгээс аачаад тэгээд өхрөө хуглаа авсан яа. Чиртэн зална. Чиртэн зална. Тоглол бол хашаатаа онж байгаа. Дараа нь өхрөө чиртэн залчаад дараа тоглоо биш чиртэн зална. Заахан нь одоо ингээд уяаруугаа явна. Тэгээд хүүхдүүдтэй дахиад үдээ чинь манай хүүхдүүдтэй уулзж хагаад ярилцж байгаа. Тэгээд одоо энэ бас заалгуулаад явах шүү дээ. Одоо энэ яг л одоо өглөө босоод юу хийдэг вэ? Тэрийг л цуг хийгээд явах нь шүү дээ, тийм ээ. Тэгээ. Яг л үнээс хагаал олол хөөрүүлж үзээл те. Шууд хөөрүүлчих тийм үү? Оройд хөөрүүлт юм уу? Яг энэ хэсгээл ерөнхийдөө хөөрүүлнэ л те. Нэг хайхтар удаад авахгүй. Одоо манай өхөр тэнд вэ? Тэнд бичээртэй. Тэгээд одоо тэр өхрөө таад маань мөртөөгөө явж хураагаал тэгээд маань их. За тэгвэл эхлээд даргамжаатай мөртөөгөө явах. Даргамжаатай юу шиг чиний лөдөргээд байж. Let's go. Хаад явах. Амгаадаа талаа доош нь харуулах хэрэгтэй. Ингэж барьж явж байгаа.
Амгаа гэдэг нь ажилтдаг. Эрэлэг бартагаа явна. Эрэлэг марата. Тэгшүүлээ нүгдүүлээ. Явда. Араа уулзъя. Сая ингэж байна. Яг нэг дрон ниссэн болохоор үргэсэн байна. Түүнсэд алхуулах хэрэгтэй байж. Тэгээд энэ хашааныхаа энэ ч ирээд сүүлээ годгонуулаад ирсэн чинь яаж байгаа гэсэн чинь үргэж байгаа гинэ. Годгоноод те. Үргэж байгаагийн үргэж байгаа сүүлээ ингээ годгонуулдаг гэж. Тийм юм байна шүү манайхаа. Одоо сайхан тогтсон гайгүй. За одоо сайланда. Сайлчдын баригад. Сайлчдын баригад. Залуу баригад. Залуу сайлчд. За ингээд хөшөө яах юм? Тэгээд хоошоо суугаад. Хоошоо суугаад гэх юм уу? За чи та. За чи явчихсан та. Тийхүү. За яваа. Оо яшаа дгүдрэхгүй те. За яваад. Оо чи алтлаа штэ. Алдчихсан. За сонгоороо манай. За би багшаа олцсон. Манай ундаг багш маань одоо. Энэ үү? Тийм. За ундаг багш маань надад тугал эвлэг гэх үлээ. Эвлэг нь гэдэг нь болохоор амлуулаад одоо яа гэсэн. Энэ саахад л бэлэн бол. Саахад бэлэн болоо. За тэгэхгүй бол сүүн хамаагүй гардаг юм байна. Туглаар нь хөхүүлчиж сүүгийн нааш нь татчиж тэгчээ саахад бэлэн болт юм. Тэгээд цаахан тугалдаа бас өгж байгаад насаа хуваалцдаг байна шүү дээ. Шээр. За хаач чи нөгөө чи Энэ бол сарлагч нь хоёр байдаг. Сонирн байгааз тий. Ой. Нөгөө сарлагч дөрөв шүү дээ шүү. Сарлаг дөрөв юм уу? Дөрөв. Тийм үү. Хадалч сарлаг мэдхгүй шүү. Үгүй сарлагч хоёр байдаг гэсэн үү? Тэрэгтэй даа. Тийм үү. Дөрөв байд юм уу? Би нэг удаа саажсан. Тийм үү. Жижигхэн. Ингээд сүүл нь годогдно гэж нараа. Амнаас нь хөөс ахраад Одоо сүүл нь годогдно тэгэхээр. нудрахаан байгаа за ингэ нударч авал. Тий. Энэ зарим нэгэ зайлтна. За одоо ингэ сууд ирж байгаа. За одоо ингээд энэ ч бас их хүч хэрэгтэй байна. Ингээд сүүлнээс нь ингээд татаад үзүүдэд аваа явах нь шүү дээ. За одоо би нэг эвлүүлж байна. Эхлээд эвлүүлээд сүүгийн нааш нь татуулаад ингээд амын сахруулаад ингээд годгононгууд татчихж байгаа. Тэгээ сүүгээс хаачаад камераас холдуулаад садтал нь юу яах нь вэ? Камера байгаа юм да. Тэгээ садтал нь дараа нь хөлдөх юм байна. Туулнууд маань сайхан саддаг юм байна өө. Чин бас нарийн ухаан байж шүү бас. За яаж үнэ сайхан юм аа? Манай дараагийн багш намин үнэ заахыг зааж байна. Ингээд момон оргонгуудаа тэгэл доошо шивтэрээд ид. За. Одоо энэ чинь эвлэлцэн байгаа шүү дээ, Тий, эвэлцэн байна. эвлэлцэн тоглоороо сайхан эвлэлцэн. Мөмөө ингээд цүүгээрээ норгоод тэгээд доошо шивтэх юм байна. Тий. Тэгээд наатлаа хоёр. Тэгээд цаатлаа хоёр доноо. Жиг цаан тий. Яавал боллоо гэж үзлөө. Ер нь тэр үнэнээс хамаарал.
Хуглан том байвал ахиухан саагаал. Жижигхэн байвал жоохон багахан саагаал. Тийм байна те. Тэгэд энэ бас чанга би нэг үзнэ. Чанга яах ёстой юу? Тий. Өвдөчихгүй юу мөн? Үгүй. Би нэг өвдөчихгүй л гэж яагаад. Ингээд цаг хөдлөд өнгөт нь дагаал те. Үнээс манай номч мундаг юм байна уу? Номч хотод байдаг. Хотод суудаг. Тэгээд зундаа өвөө эмээ дээр ирж нэс гоё. Басалдаг. Бас өв соёлтой суралцдаг. Араа энэ донцгоо хараа ингээд хөгч яхтнаас сааж олд юм бэ. Энэ нэг шинэ гарсан тоглоно энэ. Сая 2-3 он жаа гэсэн. За ид хүү. Өөнд тоглолцоо өөр мөм болохгүй. За цаанаас нь яг би наанаас нь заяа. За үзлээ дээ. Тэгэхээр юугаа авчаад, хунгаа авчаад. Оо. За. Яа би ч одоо. Мөм тэр цаана хөлөө наашаа. Зөө. За. Оо болж байна. Чи гоё болж штэ гоо. Хоёул гоё болж штэ. Зя, барьж байгаа юм. Тэ гоё болж штэ. Болох юм байна. Урам орчлаа. Нэг л хол аанда. Наша. Хөлийн хойшлуулахгүй болж байна. Ара. Би чадчихна. Өстө гоё юм байна чи. Цаанаас нөгөө тоглоно нөхөөл би наанаас нь саагаал. Яа. Тэний сааж байгааг нь хартаа. Хавтаа. Би чинь олигтойгоо саалтай чи. Би муу саагаад байна уу? Хаши шүр. За. Наата чинь хараа. Болж гэнэ. Одоо өдөр үеч энэ хороосны чи юу өвддөг гэж байгаа. Юу чи юу? Өвдөх чинь юу вэ? Юу бол тууч. Одоогонд гайгүй л байна. Тэгээ явандаа олон цаагуудаас угаасаа тэгэж шинээрээ өвдөх баха. Одоо өвдөж эхэлчихэ. Ой, цаанаас нь. Амаа би одоо хэр яах вэ? За үнээ сааж үзлээ. Маачо. Болохоор юм байна. Жоох ингээд нарагч жагаад голно гэд хөхийг мэдээхгүй. Сая өнөөдөр хідэн үнээ саач уу? 10 үдэ үнээс. 10 үнэ. 10 үнээс хэр их суу гарч байна? Ер нь дунджаар 8-9 литр л. 8-9 литр. Энэ бол максимум шүү дээ, тэ? Ихтэй, тэ? За манай хоёр багш нүүдэлч эрэлхийлэгчд Маачо, эрэлхийлэгч Маачо ингээ хоёр багштай, хоёр залуу багш. Энэ бол манай crew. Энэ бол манай баг. Энэ бол залуу сайлчдын баг. Танилцсан. Манайх нэгээр. Ерөнхийдөө энэ сүү үнээ саах үйл явцсан шүү дээ. Үнээгээ татаж авчираад, туглаа татаал, сүгээ саагаал тэ. За энэ бүх үйл явц дээр би одоо дүн авах байхгүй. За. За хоёр яг шударгаар дүгнэ шийдсэн. Одоо багш нар 0-100 хүртэл дүн өгдөг шүү дээ. ABCD тэ 10 жилд тэрэн шиг дүн өгөөрэй. За тэгээд хоёр тус нийлж өгөөд би хуваагаа дотор бодчих. За эхний эхлээд процессээс эхлэе. Ундаагүй.
Заашаа морь аваад бүгдээрээс туугаад ирсэн шүү дээ үнэгээ. Тэгвэл за одоо тэгээд туул татсан яг энэ процессүүд дээр ерөнхийдөө дайжгүй байна уу? 100-аас өдөө оноо. 100-аас уу? Шодрох шүү. 100-аас нэг 70 80. 70 80. За 70 80 уу? 80. За 80. За ундаг багшийн 80 оноо. За новин багшийн одоо сүүс аасан. 70. 70. Яч болно нэрвч болоолагч бодож байна. Хоёрчтэй. Хаалаа. Тэгсэн. За ингээд 70 оноо дээр 80 оныг нэмээд 150 150-ыг 2 дуухаар 75 оноо авлаа. Маачааху 75 оноо хувьтай сүүсааж үнээс аасан байна. За баярлалаа багш нараа. Багш баярлалаа. Манай бяцхан багш нар харан тушаач. За одоо нөгөө нэг хөөрүүлсэн үнийг гэжтэй. За яг уу. Явцлаа байгаа шүү дээ. За нөгөө нэг саасан өнөөнийхөө сүгээр бид нар одоо ингээд ийм сайхан хөөрүүлээд те. Хөөрүүлээд ийм сайхан өрөм загсаачлаа. Өрөм загсаах гэж ярьдээ шүү манайхаа. Бас тэ зогсоох гэж яриад байгаа. Зарим хүмүүс тэгж ярьдээ шүү. Хотынхаа. Хөрмөө сайхан загсаалаа. Ийм сайхан өрөм гарлаа. Одоо тэрийг одоо энэ хэсгийг яа. Одоо манай номер их багш номер. За нам бавар. Миний багш. Манай багш. Яа. Энд би бас тусан дээр тохирчлаа гэж байна. Ийм сайхан өрөмдөө. Өө сайхан хамаг. Өрөмөө гэж өрөм. Янзын өрөм хараа. Халбарын гол нь харалтай. Хайнд мэд халбахгүй. Энд чи ирээд хийсэн. Манай баярагийн уран бүтээл. Надад бэлгэлсэн. За одоо боорцог. Сүйтэй цаа. Йоо. Монгол хүн бол төрсөндөө байлах басны шалтгаан. Шалтгаан номер 1. Шалтгаан номер 2 ч хийж болно. Шалтгаан номер 1 хийж бас ий те. Дандаа номер онгой номер тэтгэж хийснээс те. Нэг гоё. Тэрс өшиглөл иддэг дээ. За өнөөдрийн үед юу хийсэн бэ гэхээр дүгнэлт хийхэд өнөөдөр бол хамгийн эхлээ өглөө босоод бид нар үнээ саалаа. Үнээ саахан талд мэдээж аргамжаатай морийг очиж авлаа. Үнээгээ очиж тууж дүүнэртэйг авчирлаа. Тэгээд дүү багш нартайгаа хамт үнээгээ авчираад тугалдаа нь яагаад хөхүүлээд эвлүүлээд тэгээд саагаад тэгээд сааж чадсан. Би сааж чадсан үе бараг л намайг багш маань 75% та гэсэн шүү. Чи өвдөд нэгээд тунаадсан шүү. Тэгсэн. Гар бол өвдөд салгасан. Гэхдээ гайгүй. Багш намайг дайжгүй нэгсэн. Би чи анхудаага хийж байгаа юм чинь. Анхудаага онооны 75% авсан багш бол хоёр залуу багш маань. Би одоо тэгэл бодоход ингээд өдөөний хүүхдүүдийнхаа хэдэн настай хүүхдийн хавьжинд явж байгаа юм те нэг 10 настай хүүхдийн хэмжээнд л явж байгаа юм шиг байгаа юм. Одоо яг одоо миний одоо хөдөө скил маань те хөдөө чадвар маань одоо хөдөө буюу одоо байгалийн чадвар маань. Байшингийн чадвараар бол би бол яг насандаа байгаа. Байшингийн амьдралаа мэднэ. Гэхдээ би одоо энийг мэдэх гэж ирсэн юм чинь тэгэл энүүгээрээ явж байгаа. Асла бүхтэй